Сайн байцгаана үзэгчдээ хөтлөгч Ламаа та бүхэнтэй мэдчилж байна. Та бүхэн дэлхийн төв 7 хоногийн онцлог мэдээ нэвтрүүлгийг үзэж байна. Хурш Бурайд Ирхүү, Чита, Якутск, Калмыг болон Хятадд болж байгаа онцлог үйл явдлуудыг бид та бүхэнд өдөр бүр мэдээлэл хүргэдэг. Харин өнөөдөр өнгөрсөн 7 хоногийн онцлог мэдээллүүдийг нэгтгэн тойлуулах гэж байна. Эхэлцгээе. Улаан утгад 359 жилийн яага тэмдэглэлээ. Хотын төв талбайд инээдхөр баярын уур амьсгал бэлхэж хэдэн зуун хүн хайртай хоттой мэдчилгээ дэвшүүллээ. Манай Бурайд дахь сурвалжлагчид иргэд зочдоос хоттой хандан юу хүсэж байгааг нь асуусан байна. Хамтдаа үзцгээе. Тэнгэр хангаа сайхан тогтун хүмүүсийн сэтгэл санаа баяртай өөдрөг байна. Улаан утга хотын төв талбайд хэдэн зуун хүмүүс цуглаж хайртай нийслэл хотынхоо төрсөн өдрийг баяр хөөртөө угтан тэмдэглэж байна. Хамгийн гол нь тэд бүгд инээмсэглэл баяр баясгал эрч хүч дүүрэн бэлэгтэй иржээ. Өнөөдөр ямар баяр болж байгааг мэдхүү? Хотын төрсөн өдөр? Хотынхаа нэрийг мэдхүү? Улаан өд. Тэгэхээр хэний төрсөн өдөр вэ? Улаан өд. Өнөөдөр хотын өдөр шүү дээ. Чи хоттой юу хүсэх вэ? Цэвэрхэн үзэмжтэй байгаарай гээ. Ад жаргал эрүүлэнх. Өвдөхгүй үзэмжтэй хоггүй байгаарай. Өнөөдөр хотын зочид оршин суугчид нартай нэгдэн баярлалаа. Бид Калининградаас ирлээ. Тэгсэн чинь үйл явдлын төвд нь орчихлоо шүү. Гайхалтай хот юм аа. Ёстой сайхан. Хүмүүс нь нөхөрсөг, ээлдэг, байшингууд нь ч гоё юмсаг юм. Янз бүрийн гоё амттай поостай, бишээ бууцтай юм байна. Бид самбуу бүхийн тэмцээнээс ирсэн. Хотын өдөр болж байгаа гэхээр нь төвд амархаар ирлээ. Та Бурайдын өмнөөс барилдаа юу? Үгүй, Тувагийн өмнөөс. Манай зочид юм байна штэ. Тэмцээн ямар болов? Янзтай. Баярын тайзнаас Бурайд улаан үдийн удирдлагууд иргэд зочдод мэдчилгээ дэвшүүллээ. Хотдоо, Бурайдаа, эх орондоо би нарлаг дулаан өдрүүдийг хүүхдүүд аз жаргалтай, инх тунх, эмэгтэйчүүд нь гоо үзэсгэлэнтэй, эрчүүд нь эрчүүч чадaltaй байхыг хүсэн өрөөе. Манай хот улам бүр цэцэглэж, үзэсгэлэнтэй болох болтугай. Сүүлийн 359 жилийн турш улаан үдийнх нь нэгэн том гэр бүл болсон. Улаан үд бол бидний гэр орон, бидний түүх, бидний амьдрал. Манай хотод сайхан сэтгэлтэй, зоригтой, найрсаг, үзэсгэлэнтэй олон хүн амьдардаг. Та бүхэн бол манай хотын хамгийн үнэт баялаг шүү. Улаан үд хотод хөгжил цэцгэлтийг хүсээрэй. Харин иргэдэд нь эрүүл энхийг бүх зүйл сайн сайхан байна. Алс дорнод руу чиглэсэн бодлого аль хэдийн хэрэгжиж эхэлсэн. Одоо үнийг буцаах аргагүй. Алс дорнодын хөгжил бол улсын, манай яамны нийт тэргүүний зорилт юм. Өнөөдөр улаан уд хотын хүндэт тэргэн хэмээх хэрхэм хүндтэй цол хүртээх ёслол боллоо. Энэхүү нэр хүндтэй шагналыг нутгийн удирдлагын ахмад зүтгэлтэн Петр Александрович Чукреев хүртлээ. Би улаан уд хотод 60 гаруй жил зүтгэж байна. Миний үеийн хот одоогийнх шиг байсангүй. Одоо бол жинхэнэ аз жаргал, сайхан зураг шиг л харагддаг. Бидний урд нь мөрөөдөж байсан бүхэн биелэлээ олжээ. Мөн Монгол судлал, буддалог, төв судлалын хүрээлэн байгаль нисэх онгоцны буудал болон Дорстрой сервис байгууллагуудыг улаан уд хотын хүндэт тэмдгээр шагналаа. Манай хотын гол баялаг бол оршин суугчид та бүхэн минь юм аа. Бид хотоо өнгөлөг, сайн сайхан болгохын тулд өдөр бүр хөдөлмөрлөж байна. Хотын цэцгэлээ хөгжиж, оршин суугчид нь тухтай сайхан байх болтугай. Манай хотод юу хүсгөө? Хөгжил цэцэглэл, оршин суугчид нь инх тух, аз жаргалтай байг. Хурдцтайгаар цэцэглээ хөгжих болтугай. Хөгжил, том төсөв, зам хурдан бариарай. Сайн сайхан байх болтугай. Улам өөдрөг болоорой гэж. Засаг нь иргэдээ сонсог. Нэгэн цогц болж ажиллах болтугай. Тэгвэл болоод л явчихна тэр. Тогда будет все хорошо, будет все замечательно. Баяр орой болтол үргэлжил төгсгөлд нь түүхэн аялал нэртэй гайхалтай лазер шоуг үзүүллээ.
Бурайд улс Дорнод Сибирийн шилдэг боксчдыг хүлээн авч байна. Орос улбаны улсын аваргын эрхийн төлөө өрсөлдөх Дорнодын бүсийн авраг шалгаруулах тэмцээн эхэллээ. Эхний өдрөөс шүүгчдийн үнэлгээ маргаан дагуулсан байна. Өрсөлдөөнийг илтгэсэн мөчүүдийг харуулсан сурвалжилгыг хүлээн авна. 4 өдрийн турш Улс орнын холбооны тойргийн шилдэг боксчид Орос улбаны улсын аваргын тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө. Өнөөдөр тэмцээний эхний өдөр бөгөөд дэвжээ өглөөнөөс эхлэн тулааны халуун уур амьсгалд автжээ. Бокс бол Бурятийн хувьд хамгийн нэр хүндтэй суурь төрөл юм а. Бидэнд урт удаа уламжлал, гүн гүнзгий үндэс, мөн спортын томоохон амжилт бий. Эхний өдрийн хамгийн хил ам дагуулсан тулааны нэг бол Магадан болон Приморын боксчдын хооронд болсон тулаан байлаа. Шүүгчдийн шийдвэр маргаан дагуулсан бөгөөд Бомбд хотын шигшээ багийн дасгалжуулагч өөрийн тамирчныг илүү оновчтой боловсрсон тоглолт үзүүлсэн гэж үзэж байна. Тоглолтын ерхий зураглалыг харвал бид ялагдсан гэж бодохгүй байна. Үнэн эрэхтэй тум аргаантай тулаан боллоо. Манай тамирчин илүү оновчтой байсан юм шиг санагдсан шүү. Нэг иймэрхүү юм л боллоо доо. Боксчин тамирчдын ярьдгаар эхний тулаан хамгийн хүнд нь байдаг. Сандрал, сэтгэл зүйн бэлтгэл, танхимын уур амьсгал гээд бүгд нөлөөлнө. Гэсэн ч тамирчид эсвэр хатуужлаа харуулж олон жилийн бэлтгэлийн үр дүнгээ гаргаж байна. Эхний тулаан хамгийн хүнд хэцүү байдаг шүү дээ. Өрсөлдөгч гайгүй. Яг хүнд юм аа. Гэхдээ би энэ тулаанд бэлтгэлтэй байсан. Энэ тэмцээнд сэтгэл зүгээ бэлдсэн. Өрсөлдөгчөө таньдаг бол туршлагач нь давуу тал болно. Хоёр дахь тулаан Бурайд болон Хабаровскийн багийн хооронд боллоо. Фарид Садиков ялалтаар тэмцээнээ эхлүүлж өрсөлдөгчөө мэддэг байсан нь давуу тал боллоо гэлээ. Сайхан тулаан боллоо. Эхний тулаан л хэцүү байдаг юм. Өрсөлдөгч мундаг байлаа. Би урд нь тулдаж байсан болохоор яаж боксдгийг мэднэ л дээ. Яаж ажиллагаач мэдж байсан. Ерөнхийдөө бол бодж байснаар л боллоо. Үр дүнд нь сэтгэл хангалуун байна. Гэхдээ урагш тэмүүлнэ. Заримынх нь хувьд энэ анхны сорил байлаа. Манай нэгэн боксчин туршлагатай өрсөлдөгчдийн анхны тулаанаа хийсэн бөгөөд ялагдсан ч багийнх нь түүний тоглолтод сэтгэл хангалуун байна. Жаахан л да, манай хүн нас бага юм. Хабаровскийн тамирчин ч мундаг туршлагатай нөхөр байна. Гэхдээ анхны тулаан гэхэд тунд авгад боллоо. Мэдээж хэрэг туршлагал давмгааллаа шүү дээ. Хэлбэр тулаан гэж байхгүй гэдгийг эхний өдөр харууллаа. Дэвжээн дээр гарсан гараа бүр биеийн тамирыг шалгаа зогсохгүй хатуужил сэтгэл зүг шалгах шалгуур боллоо. Тэмцээн дахин 3 өдөр үргэлжилнэ. Спортын сэдвээ үргэлжлүүлэн Эрхүү хот руу хандуулъя. Тэнд агуу ялалтын 80 жилийн ойд зориулсан мөрдөн шалгах хорооны Спартакиад эхэлсэн байна. Энэ тэмцээнд Оросын олон бүс нутгийн мөрдөн шалгах албаныхан оролцож байгаа юм. Багаар ажиллах чадвар, эв нэгдлэх спорт хэрхэн дэмждэг талаар болон эхний өдрийн үр дүнгийн талаар мэдээлэл хүргэе. Дэмжигчид багийнхаа тамирчдыг чангаар сэтгэл хөдлөн моралин дэмжинэ. Орос улбаны улсын мөрдөн байцаах хорооны улсын Спартакиадын шалгаруулах шатны өрсөлдөөн үнэхээр ширүүн болж байна. Гүйлтийн уралдаан нь эхний төрөл юм. Эмэгтэйчүүд 1000 метртгүй нь 16 тамирчин өрсөлдөнө. Эрэгтэйчүүдийнх 3000 метр, мөн 16 оролцож байна. Бид хугацаагаар нь хэмжиж үнэлдэг юм а. 1000 метр бол 2.5 тойрог. 3 метр нь 7.5 тойрог юм. 1000 метров это 2,5 круга, 3000 метров это 7,5 кругов. Тэмцээнд нийт 196 хүн оролцож байна. Эрхүү, Томск, Омск, Кемерово, Новосибирск муж, Тува, Хакас, Алтай, Красноярскийн хязгаар болон Дорнод бүсийн тээврийн мөрдөн шалгах газруудын ажилтнууд ч багтаж байна. Эхний дүн ийхүү гарлаа. Эмэгтэйчүүдийн 1000 метрийн уралдаанд Красноярскийн хязгаарыг төлөөсөн Елена Струкова төрүүлжээ. Энэ онд хэцүү байлаа. Гэхдээ өрсөлдөгчд мундаг байна. Сайн бэлдсэн. Сүүлийн сард л хүнд байлаа. Ерөнхийдөө бол болж л байна. Давгүй хугацаанд ч орж ирлээ. Зохион байгуулалт мундаг, уур амьсгалж сайхан. Та урд нь оролцож байсан хэрэггүй. Тийм ээ. Энэ бол 3 дахь Спартакиад, 3 дахь ялалт. Гүйлтийн замын хажууд мини хөл бөмбөгийн тоглолтод оролцох багууд бэлтгэлээ хангаж байна. Тэдний дунд Эрхүү мужийн багч бий. Тус багийн тамирчин Ихерит Булганат дунд бүсийн мөрдөн шалгах хэлцээний дарга Сергей Андреянов ин ярьж байна. Хороонд ажилд орсноос хойш мөрдөн байцаах газрын багт тоглодог болсон. Тэр үеэс спортод илүү сонирхолтой болсон доо.
Өмнөх Спартакиадын амжилтад автахыг зорж байна. 2023-24 онд манай баг төрүүлсэн юм. Системтэйгээр бэлтгийг хичээсэн ч ажил ихтэй болохоор заримдаа амждаггүй юм аа. Гэсэн ч баг маань бэлэн бүгд зориг дүүрэн байгаа. Команда готова, все заряжены. Энэ удаагийн Спартакиадын эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулагджээ. Спартакиадыг анх удаа Эрхүү хот хүлээн авч байна. Тэмцээнийг Бриангари гэнсхийн газар болон Эрхүүгийн үндэсний техникийн сургуулийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээний гол уушаад тус сургуулийн бааз дээр болох юм а. Спорт он объединяет. Спорт бол хүмүүсийг нэгтгэдэг. Багаараа ажиллах, бодож сэтгэхийг шаарддаг юм. Энэ бидний ажлын салбарт нэн чухал юм. Иймээс манай систем спортын үйл ажиллагаад тогтмол зохиогддог. Өнөөдөр улсын Спартакиадыг шалгаруулах шат болж байна. Гол тэмцээн удахгүй болно. Уже Спартакиаду, который будет проводиться чуть позднее. 3 өдрийн турш тамирчид хөнгөн атлетик, мини хөл бөмбөг, шатар, гар бөмбөг, сэлэлт, сагсан бөмбөг болон ширээний теннис зэрэг 7 төрлөөр өрсөлдөж өнөөдөр орой ялагчдыг зарлана. Өвөр байгалийн хязгаараас кино ертөнцийн мэдээ чих дэлдийлэглээ. Чита хотод богино хэмжээний кино наадам болж залуу найруулагчид бүтээлээ дэлгэглээ. Гадна талбайд болж байгаа кино үдшилтэд иргэд хүнжил халуун цайтайгаа ирсэн байна. Хотынхны сэтгэлд хоногшсон кино бүтээлүүдийг хамтдаа үзэж сонирхцгоё. Зуны анхны дулаахан орой болох 6 дугаар сарын 6-ны орой Чита хотод богино хэмжээний киноны үнэнч үзэгчид хөх тэнгэрийн доор цуглалаа. Зарим нь анх удаа ирж байгаа бол олон хүний хувьд энэ нь гэр бүлээрээ оролцдог уламжлал, баяр болон хэвшжээ. Богино хэмжээний кино үзэх дуртай, төрөл бүрийн утга санаатай, зарим нь сэтгэлд гүнзгий хоногшдог. Дараа нь дахин үзэж найзуудтай санал болгож сэтгэгдлээ хуваалцдаг. Ер нь энэ орчин уур амьсгал их таалагддаг. Олны дунд гадаа кино үзэх гоё штэ. Бид нөмрөг халуун савтай цай авч ирдэг. Энэ бол манай зүүн болгоны халуун дулаан уламжлал юм. Энэ жил шүүгчид 400 гаруй бүтээл хүлээн авч хэлэлцсэн ч бүгд шувтаргад шалгараагүй байна. Би найзтайгаа хамт кино хийх гэж оролдож байгаа болохоор энэ удаа илүү мэргэжлийн сонирхолд хөтлөгдөн ирсэн юм. Бид энэ наадамд киноныхоо материалыг явуулахыг ч оролдсон. Гэхдээ сонгогдоогүй. Учир нь манай кино харьцангуй хар сэдвтэй юм. Нэг залуу өхөлтэй нүур тулгарч байгаа тухай гүн ухааны оршихуйн сэдвтэй байсан болохоор тэр баг. Юри шүнжин богино хэмжээний бүтээл үзэж өөрийн уран бүтээлд хэрэг болох санаа, өнцөг утга санаа хайжээ. Тэрээр богино хэмжээний кино бол уран бүтээлчдийн хувьд хамгийн хүнд төрөл гэж үздэг. Богино хэмжээний кино гэдэг бол найруулагчийн хувьд сорилын тест л гэсэн үг. 100 минутын дотор бүтэн өгүүлэмж багтаах ёстой. Чи үнэхээр авьяастай юм бол тэнд нэг санааг бүрэн гүйцэд багтааж чадах л ёстой. Орос орон эндээс эхэлдэг. Энэ бол дурсамжийн дамгууд баримтат киноны уран бүтээлчид үзэгчдэд хүрэхийг хүссэн гол санаа байлаа. Энэхүү кино нь Калинина тосгоны Богородын өргөмжлөгчийн сүмийн түүхийг өгүүлдэг. Энэ бол өвөр байгалийн хязгаарт Петр Первигийн зарилгаар баригдсан анхны чулуун сүм юм. Бид зураг авалтаа Калинина тосгон Нерчинск хотод хийсэн. Эрхүү рүү ч явсан. Манай судалгааны зам эцэстээ Москва дахь Оросын эрдний баримт бичгийн улсын архивт хүргэсэн. Тэндээс л энэ сүмийг барих үндэслэл болсон бичиг баримтыг олсондоо Дурсамжийн дамгууд киноны хувьд богино хэмжээний бүтээл гэдэг нь зүгээр нэг кино биш, харин ч маш чухал зүйлийг нээх эрэл хайгуул байсан юм. Бид энэ дурсгалт газрын ач холбогдлыг олон талаас нь харуулахыг зорьсон. Түүх, соёл, бүр улсын үнэт зүйл талаас нь ч үзүүлсэн. Энэ бол бүх цагийн туршид чухал байсаар ирсэн Оросын хэлний тулгуурцэг. Бид энэ нутгаас л Орос эхэлдэг гэдгийг онцолсон. Эндхийн хүмүүс сайн сайхан зүйлд итгэдэг. Дурсамжийн дамгууд анхны чулуун сүмийн маань нэртэй кино оны шилдэг богино хэмжээний баримтат кино болж шалгарлаа. Харин дэгээ цоож киноны шилдэг уран сайхны кино шагналыг хүртлээ. Өвөр байгалийн шилдэг богино хэмжээний киноны төрөлд Виктория Шагаковагийн Итгэл найдварын эхлэл бүтээл ялалтай болжээ. Якут улсад Ивенки арт түмний эв нэгдлийн баяр Бакалдиныг тэмдэглэлээ. Энэхүү баярыг олон жилийн турш Алроса компани дэмжиж нутгийн уугуул арт түмний соёл, өв уламжлалыг хадгалахад хувь нэмэр оруулсаар ирсэн юм. Энэ талаар болон хэрэгжүүлж байгаа төслүүдийн тухай дараагийн сурвалжлагаас хүлээн авч үзнэ үү.
Олон жилийн турш Alrosa компани Yakutian Arctic-ийн бүсийн хөгжлийг тууштай дэмжиж, зорилттой санхүүгийн тусламж үзүүлсээр ирсэн. Очир Эрдэнэ олборлагч энэ компани нь нийгмийн бүтээн байгуулалт хийхээс гадна хойд нутгийн уугуул, зөөн тоод ард түмний соёлын өв уламжлалыг хадгалан хамгаалахад их ихэнх хувь нэмэр оруулж байна. Эникен Буга, хозяйки вселенной. Знаменовался он рождением оленят, Alrosa-гийн дэмжлэгтэйгээр нутгийн ард түмний үндэсний баяр наадам, зан үйл, өв соёлыг хадгалах олон арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж байна. Үүний тод жишээ бол Ивенкодийн Бакалдын үндэсний баяр ард түмний ив нэгдлийг бэлэгддэг уламжлал ёс заншлаа нэгдсэн утгаар тээж ирсэн баяр юм а. Alrosa компани дэмжлэгээр энэ жил хойд нутгийн Эрдэнэс нэртэй Оросын холбооны улсын хэмжээнд зохиогддог үзэсгэлэнд Саха буюу Якут улсын төлөөлөгчид 20 жилийн түүхэндээ анхудаа 1-р байр эзэллээ. Энэ бол үнэхээр бэлэгдэлтэй үйл явдал юм. Бакалдын баяр нь Ивенко ясны ёс заншлыг илэрхийлдэг. Хавар дуусаж уран цаг ирэхэд олон овгийнхан уулзаж өнгөрсөн жилийн ажлаад өгнөж ирээдүйн төлөвлөгөөгөө хэлэлцдэг уламжлалтай. Энэ баяр нь Ивенкийн ардын ах уй, урлаг, ухаан, гоо зүйтэй танилцах онцгой боломж болдгийм. Эрт дээр үеэс хойш хойд нутгийн ард түмэн зочломтгой гэдгээрээ алдартай. Ирсэн хүн бүрийг ухтахдаа үндэсний тоглоомор тоглуулдаг. Жишээ нь хариус загас барих тоглоом. Өсөрч шидсэн загсыг хөлөөрөө зохих ёстой. Мөн Ивенк үндэстний хоол болох Алапчо, Дигве, утаа загас Нючупчу оллоогоор зочдоо дайлна. Бакалдын нь Ивенк ардын ертөнцийг үзэх үзлийг илтгэн харуулдаг. Энэ нь байгаль дэлхийтэй хүндэтгэлтэй харилцах, өөрийгөө энэ ертөнцийн нэг хэсэг гэж ухамсарлах ойлголтод суурилдаг. Надад Бакаладын баярын хүүхэд гэж нэр өгсөн. Би багасаа энэ баярт оролцсоор ирсэн. Энэ бүхэн бол өөрийгөө ухамсарлах, үндэс угсаага мэдрэхэд их тус болдог. Энэхүү зуны баярыг бүс нутгуудад ээлжлэн уламжлалт болгон зохион байгуулах нь бас нэг онцлог нь боллоо. Энэ жил баярыг Уст-Майскийн район зохион байгуулсан бол эх жил Бакалдын Нэрюнгри дүүгийн Иенгра тусганд болно. Эх жил Иенгра тусганд Ивенкил зан үйлийг заах хичээлүүд зохион байгуулагдана. Та бүгдийг Бакалдынд урьж байна. Alrosa компани нийгмийн хариуцлагатай хамтын ажиллагааны тод жишээг харуулж байна. Тэдний түншлэл үргэлжлэх бөгөөд өнөөдрөөс эхлэн хойд нутгийн цөөн тод ард түмний өв соёлыг дэмжих шин төслүүд хэрэгжиж эхлээд байна. Оросын соёл Бээжингийн тайзыг эзэгнэж байна. Хятад улсын нийслэлд Москвагийн улирал соёлын наадам эхэллээ. Энэхүү үйл ажиллагаа нь Орос хятадын соёлын солилцооны жилийн хүрээнд болж байгаа юм а. Хөгжилтэй гудамжны баяр, чухал бизнесийн уулзалтууд зэрэгцэн өрнөсөн энэ наадмын талаар мэдээлэл хүргэхэд бэлэн боллоо. Древнерусские гусли в самом центре столицы. Хятадын нийслэлийн төвд эртний Орос хөгжмийн зэмсэг болох гусли ихшиглэн. Москвагийн улирлууд наадмын онцлог оролцогчдын нэг Кирилл Богомиров эхлээд тайзан дээр тоглож, дараа нь Бээжин хотын иргэдтэй шууд харилцсан. Гуслийн уянгад ихшгээр баясгалаа. Би анх удаа Бээжинд ирж байна. Энэ наадамд оролцож байгаадаа үнэхээр баяртай байна. Манай хоёр соёл өөр боловч хүмүүсийн зөөлөн сэтгэл, гүн уярал ижил юм шиг санагдсан. Тэд гүйцлийн хөгжмийн аялгаунд сэтгэл нь хөдөл, зарим нь хятадын уламжлалт хөгжим болох гүйд синтэй холбож ойлгож байна. Гэхдээ олон хүн ийм зэмсэг анх удаа үзэж байгаа болохоор ихээхэн сонирхож байна. Хөгжим, дуу хуур, баярын уур амьсгал. Бээжин Орос соёлыг сонирхож биширч хүлээн авч байна. Харин тайзны ард хоёр хотын хамтын ажиллагааны ирээдүйг ярилцж байна. Хот байгуулалт, технологи, соёлын солилцооны талаар ирээдүйн хотууд форум эд явагдаж байна. Форумыг Москвагийн улирлууд наадмын хүрээнд зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээний зорилго нь Москва, Бээжингийн хоёр талд харилцааг бэхжүүлэх, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээхэд чиглэлжээ. Бидний хилцэж буй гол чиглэлүүдийн дунд тээвэр, үйлдвэржилт, дэвшилтэт технологи, ялангуяа мэдээллийн технологи, соёл, музей, амьтны хүрээлэн, кино гэх мэт олон салбар багтаж байгаа. Өнгөрсөн жил Москва хотын дарга Сергей Собянин Бээжингийн даргатай хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурсан. Тэнд тусгасан гол чиглэлүүдэд цаашид бодитоор хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хамтын ажиллагааны тодорхой үр дүн ч аль хэдийн гараад байна. Бүгд найрамдагтад ард улсын албаны хүмүүс, бизнес эрхлэгчид хамтын ажиллагаа аль салбаруудад хамгийн хурдцтай ажиллаж байгааг дурджээ.
Хятад Оросын хамтын ажиллагаа, аялал жуулчлал, урлагийн арга хэмжээний салбарт хурдцтай хөгжиж байна. Жишээ нь саяхан Бээжингийн дөрийн театр Москвад амжилттай тоглосон. Харин эх 10 дугаар сард Бээжингийн олон улсын хөгжмийн наадамд Москвагийн уран бүтээлчид оролцсон. Орос орныг бүх насныхан сонирхож байна. Өвгөд хөгшөд гэлтгүй залуус ч ихэхэн лавлаж асууж байгаа нь сайшаалтай хэрэг юм. Манай зочд буудлын хувьд 4-р сарын сүүлээр өрөөний дүргэлт 97% хүрсэн. Энэ жил Чэнду, Нанжин, Бээжин зэрэг хотуудаас Орос руу аялж буй хятадуудын тоо эрс өссөн. Хятадууд Москва хотыг үнэхээр сонирхож байна. Наадмын үеэр Оросын соёл уламжлал, аялал жуулчлалын талаар танилцуулсан павильонууд олон зочдын анхаарлыг татаж байлаа. Сюбин ба Жэн Хуан хосууд урлагийн тоглолт үзэх гэж зориуд эрт иржээ. Орос бол бидний сайн хөрш. Бидэнд олон жилийн нөхөрлөлийн холбоо бий. Тиймээс Орос соёл бидэнд тун сонирхолтой байна. Москвагийн уламжлал амьдралын хэв маягийг илүү ойроос мэдрэхийг хүссэн юм. Орост очиж үзээгүй ч ирээдүйд заавал очино. Хил орчмын Суйфэнхэ хотод өмнө нь очиж байсан. Одоо Москва, Санкт-Петербургийг үзхийг мөрөөддөг. Амтны хэсэгч хосуудын сонирхлыг татсан байна. Энд Оросын зайрамг чихэр амттан амсах худалдаж авах боломжтой. Тэдний хэлснээр Орос бүтээгдэхүүн амт чанартай ч олдоц муутай гэнэ. Энэ нь хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хэрэгцээг харуулж буй чухал сэдэв байлаа. Форумын үеэр энэ асуудлыг ч хүндэн ярилцсан бөгөөд жил ирэх тусам экспортын хэмжээ нэмэгдэж байгаа ч нөөц бололцоо бүрэн дүүрэн ашиглагдаагүй хэвээр байна. Энэ зорилгоор Москвагийн экспортын төв арга хэмжээний хүрээнд хэд хэдэн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурчээ. Бид Бээжинд Москвагийн экспортыг дэмжих 3 шинэ түнш байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Эдгээр нь худалдаа, ажуултны нөхмүүд болон бидний найдвартай хамтрагчид болох бусад байгууллагууд багтаж байгаа юм а. Хотын удирдлага дижитал технологи нэвтрүүлэх нь Москва, Бээжингийн хамтын ажиллагааны бас нэгэн гол чиглэл. Форумын оролцогчдын хэлснээр хоёр хот бие биенээсээ их суралцах боломжтой. Москва хотод боловсрол, эрүүл мэнд, тээвэр, барилгын салбарт дэлхийд дээгүүр орхус дижитал төсөл хэрэгжиж байна. Харин бид Бээжингийн хиймэл оюун ухааныг хотын засаглалд ашиглаж буй туршлагыг гүнээ сонирхож байгаа. Тэр дундаа генератив хиймэл оюун ухаан дээр суурилсан шийдлүүдийг нь сонирхож байна. Наадмын үеэр цахим технологийн павильоноос Москвагийн технологийн шийдлүүдтэй танилцах боломж ч гарсан юм. Бээжингээс Москва хүртэл 6000 орчим километрийн зайтай. Гэвч энд цахим технологийн павильонд Третьяковын галерейн уран зургуудыг хормын дотор харах боломжтой юм. Гэхдээ ийм виртуал аялал жинхэнэ музей, галерейг орлохгүй. Тиймээс Хятад болон Орос орны иргэдэд хоёр орны соёл урлагийн талаар бодит ойлголт өгөх хоёр улсын музейн хамтын ажиллагааны талаар тусгай хурлыг форумын хүрээнд зохион байгууллаа. Манай хотод 450 гаруй музейн талбар бий. Бид Бээжингийн төлөөлөгчдтэй дунд хугацааны хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэхийг хүсэж байна. Аль хэдийн тодорхой санаачлагууд бэлэн болсон. Зарим нь хэрэгжүүлэхэд туслалцаа хүсэх бодолтой байгаа. Энэхүү дугуйн ширээний уулзалт ирээдүйн бодит алхмуудыг тодорхойлоход туслана гэдэгт итгэлтэй байна. Форум ба наадам энэ хоёр арга хэмжээ бол нэгэн том үйл явдлын хоёр тал. Хоёулаа мэдлэг, туршлага, соёлоор солилцох, харилцан ойлголцлын хамгийн найдвартай хэл болсон юм. Сергей Станчик, Фу Няньшуэ, Фан Малин, Сижите. Хятадын загварын тоглоом дэлхийн зах зээлийг байлдан дагуулж байна. Лабубу гэх жижиг бяцхан хүүхэлдээ гадаадад эрэлттэй бүтээгдэхүүн болоод байна. Харанхуй хайрцаг гэх шинэ хэлбэрийн худалдааг нэг хэсэг нь хөгжүүлж байхад нөгөө хэсэг нь уламжлалаас урам авч байна. Хятадын тоглоомын амжилтын нууцыг хамтдаа нээцгээе. Энэ дүрс хар баасан гарагийг санагдуулж болох ч үнэндээ энэ бол Pop Mart брендийн Хятадын их газраас гадуурх салбаруудын нээлтийн үеийн дүр зураг. Амжилтын нэг түлхүүр нь сохор буюу гинтийн тоглоомтой хайрцаг. Ямар тоглоом дотор нь байгааг мэдэх боломжгүй. Энэхүү маркетингийн аргачлал анхлан худалдааны зал байснаа хожим дизайнер тоглоомын бэлэгдэл болсон. Pop Mart анхнаасаа олон улсын зах зээлийг зорж зөвхөн дизайн төдийгүй уран сайхны үндсэн дээр төвлөрсөн нь амжилтанд хүргэсэн юм. 2024 онд компани орлого 2 дахин нэмэгдэж нийт орлогын 40% нь гадаад зах зээлээс оржээ. Ялангуяа зүүн өмнөд Азийн зах зээлд эрэлт эрс өсч зөвхөн энэ бүс нутгаас 2.4 тэрбум юанийн борлуулалт хийсэн байна.
Хүмүүс харин муухай амьтд гэдэл байдгийн. Надад болохоор хөөрхөн санагддаг. Гэхдээ жаахан ууртай. Би бүр өвчлсөн штэ. Эднэрт хайртай. Дахиад авмаар байна. Том болж насанд хүрсэн ч тоглоомд хайртай байхад яадгийн хөвгчлөлтэй штэ. Яагаад болохгүй гэж. Залуу сэтгэлгээтэй байж тэрнээсээ таашаал авах нь чухал гэж бодож байна. Өөртөө хатуурхах шаардлага байхгүй. Зарим брэнд уламжлал өв соёлоос урам авч хятадын гоо зүй уран чадварыг тусгасан орчин үеийн урлагийн бүтээл гаргаж байна. Эдгээр нь шин цагийн үн толдвор болон дахин төрж эртний гоо сайхныг шинэлэг шийдлээр харуулж чаджээ. Шилийн хунжуан буюу сүй тавьсан 10 бээрийн цуваа нэртэй цуглуулга бол манай хамгийн алдартай бүтээлүүдийн нэг. Үүнд хятадын гоо зүүн онцлог бүрэн шингэсэн юм. Хэдий тийм ч Японд маш сайн борлуулалттай байсан. Харин Америкийн нэгдсэн улс Европын зах зээл дээр хүрээлэгчдийн ихэнх нь Хятадаас бусад орны иргэд байдаг юм а. Peace School жил бүр 100 гаруй оронд шинэ бүтээгдэхүүнээ онлайнаарч дэлгүүрүүдээрч танилцуулдаг байна. Жишээ нь ард түмний арслангийн бүжиг цуврал Их Британд алдаршиж байгаа бол сүй тавьсан 10 бээрийн цуваа Японы хэрэглэгчдийг байлдан дагуулж байна. 2025 он гэхэд уг цуврал дэлхийд даяар сая шүтэн бишрэгтэй болно гэж тооцоолжээ. Олон улсын зах зээлд гарах зам тийм ч амар байгаагүй. Эхэндээ гадаад түншүүд тэднийг зүгээр нэг гүйцэтгэгч хэмээн харж байсан ч 2019 оноос компанийн зүгээс бүрэн бие дааж өөрийн брэнд болохоо зарлаж байна. Заявила о себе как о самостоятельном бренде. Бид дэлхийн зах зээлд өргөн хүрээтэй тэлэлтийг зорилготой юм. Зарим хүн биднийг өрсөлдөгч гэж үзэж магадгүй. Гэсэн ч энэ бидний өсөлтийг зогсоохгүй. Бид одоо ч хамтрагчтай хөндлөж анхны бүтээгдэхүүний шугамаа хадгалсаар олон улсын стратегиар урагшилж байна. Лу Сыжуй, Си Житян. Бидний бэлтгэсэн энэ 7 хоногийн мэдээлэл энэ хүрээд дуслаа. Ice Global сувагтай хамт байснаар та Монголд төдийгүй манай хөрш орнуудад болж байгаа үйл явдлын талаар цаг алдалгүй мэдээлэл авч болно. Дараа 7 хоногт уулзцай. Түр баяртай.